Энэ асуудлаар улсын их хурлын дэд даргыг огцруулах, томилох, сонгох асуудлаар Арц намын бүлгээс өнгөрсөн 7 хоногт бас тодорхой байр суурь илэрхийлсэн. Энэ нь үндсэн хуулийн талд үндсэн хуулийн цэцэн их суудлын хуралдааны хүлээн зөвшөөрч биелүүлж ажиллах ёстой гэдэг энэ зарчмын байр суурь бол тодорхой байр суурийг илэрхийлж ажиллаж байгаа. Мөн энэ асуудлын цаана бас утга агуулгууд бас бий. Энэ нь зөвхөн нэг өнөөдрийн бидний хэлцэж байгаа дэд даргыг огцруулах төдий асуудал бас биш. Энэ хууль хоорондын нийцлийн асуудал, үндсэн хуулиудыг нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах төвшингийн системийн ажлыг бид энд хийх ёстой гэж бас Арц намын бүлгээс энэ асуудал дээр үзэж байгаа. Тэгээ өнөөдрийн энэ хэлцэх асуудлын хувьд хэлцэх асуудлын дараа л улсын их хурлын дэд даргыг огцруулах, шинээр сонгох хэсэг асуудал бас ингээд ороод хэлцэгтээд явж байна. Энэ асуудлаар Арц намын бүлгээс 5 хоногийн завсарлага авсан. Ер нь зарчмын байр суурийн хувьд энэ бол тусдаа асуудал. Дэд даргын асуудал, дэд даргаас чөлөөлөгдөх асуудал бол тусдаа асуудал. Энийний цаана үндсэн хуулийн үзэл санаа, үндсэн хуулийн их суудлын хуралдаанаас ямар үр дагавар өгөх шийдвэр гарсан улсын их хурлын дэд дарга, улсын их хурлын гишүүнийхээ хувьд эргүүлэн татах хуулийн бусад хариуцлагын асуудлууд одоо бүгдээрээ энэний цаана нээлттэй байгаа гэж үзэж байгаа. Ийм учраас Арц намын бүлгийн хувьд бас энэ зарчмын байр суурин дээр хэвээр байгаа гэдгийг бас илэрхийлье.